Үгүй. Гэр оронгоо удамжиг гарах юм даа юу? Үгүй хайраа чисээ миний ярьсныг ойлгосон юм уу ойлгоогүй юм уу? Би маш сайн судалсан. Тийм болохоор өөртөө итгэлтэй байна. Хойлоо байраа барьцаалаад зээл авчил та. Тэгэх юм бол дэлгүүр ажлуудад би ч ажилтаа болчихно. Чи өтөрөө ордоч бас нэмэгдэн шүү дээ. Тийм үстэй хайраа. Үгүй би хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хөрөгчөнд чи идэх холгүй байгаа юм уу тий? Үгүй би тэгж хэлээгүй. Би ажилдаа болоо л шүү дээ. Чи охин хараад гэртээ байж л татах юм. Бахиж над асуудлаар чи ярмааргүй шүү. Эхнэр нь өөрөөс нь илүү орлоготой, амжилттай байгаа тохиолдолд нөхрүүдийн өөртөө итгэсэн илүү буурдаг байна. Энэ нөхцөл байдлыг хүлээмжшүүлж чадахгүй байгаагаа шалтгаалаад эр хүн өөртөө итгэлгүй болох, аз жаргалгүй болох, цаашлаад гэр бүл хэрүүл маргаа. Симэр хөнгө цаашаарсан гэдэг. Байна уу шүү. Мань нэг бизнес эхлүүлэх гээд байгаа байхгүй юу? Хүнсний дэлгүүрс нээх гээд байгаа. Хотхон дотроо. Тийм ээ тийм. За гүү тийм байхгүй. За би ч юм сайн тайлбарлаад өгөх шүү. За сонсч. Энэ ахад барьцааг өөр зээл олон гэж байх уу? Манай хамгийн туршлагатай зээлийн мэргэжтэй юу асууж байна? Дотоод журмаараа заавал барьцаа өрөнд байх хэрэгтэй. Тийм л дээ. Гэтэ энэ ахын хувьд их мэрэлттэй мөн дээрээс нь судалгаа маш сайн хийчихсэн байгаа учраас дэмжиж хийх гэж бодоод байгаа юм л да. Таны зээлийн шийд маань болохоор хорглоор ороод татгалзан шийд гарсан маань хамгийн гол нь барьцаа өргөн байх шаардлагатай байна да. Тийм. Уучлаарай. Энэ юу болоод байгаа юм бол? Аха, танаа эхнэр ирээд орон сууцаа барьцаалаа зээлээ бүтээгээд явсан шүү дээ. Амьдралын хамгийн чухал зүйл бол бидний нэг нэгэндээ өгөх итгэл дэмжлэг. Энэ нь бидэнд аливаа саадыг даван туулах, аз жаргал, амжилтанд хүрэх үндэс болдог. Олон сорилтуудыг давж, зорилгодоо хүрсэн Монголын мянган жижиг дунд бизнес эрхлэгчтэй зориулан бүтэв.